сайн байцгаана уу? Өнөөдөр урдаас захиалсан юмнууд маань ирсэн. За эхний захиалсан юмаа үзье. Эхний захиалсан юм маань юу байгаа юм бол доо өнөөдөр өглөө карго ирсэн гэхээр нь хар хурдаараа давхиж каргог аваад аж жаргалтай гэх чинь гэртээ ирээд бараануудаа үзсэн. За эхний захиалсан юм маань чавга захиалсан. Иддэг чавга захиалсан нөгөө жоохон бахад чавга идэг гэсэн шүү дээ. 50 гээд. Тэгээ 500 г-ыг захиалсан бас айгүй өрхөн боломжтой үнэтэй ирсэн. За хоёр дахь захиалсан юм маань гагнуурын аппарат захиалсан. Манай нөхөр надаа гагнуурын аппарат захиалаад өгчих гэх чинь сар 3 ягаад хараа энэ сард юм захиалуулах гэсэн чинь бас л нөгөө нэг гагнуурын аппаратыг захиалъя гээд тэгээд айгүй хөөрхөн боломжтой ирсэн. Бас ийм гагнуурын аппарат захиалах бодолтой хүмүүс байгаа бол энэ гагнуурын аппаратыг захиалаад аваарай. Айгуу дайжгүй ирд юм байлээ шүү. Хүчин чадал мадлнаас амар хөөрхөн юм байна гэд тэгсэн. Өнөөдөр юм гагнсан боломжтой байна. Стэй сайхан гагнуурын аппарат ирж иж нөхөр маань намайг магтсан. За дараагийн захиалсан юм маань будаа агшаагаад гам будаа идэхээр айгу урамгүй байдаг. Тэгээд ийм далайн байцаа захиалсан. Будаатай өндөгтэй холиод иртэхэд тохиромжтой. Монголд бас айгу үнэтэй зарагддаг. Урдаас боломжтой нэрсэн. За шорт потолк захиалсан. За энэ 26 онд жоохон ч гэсэн хөдөлгөөнтэй өөрөнгөө жоохон дайчлая гэж бодоод фитнес хувцас захиалаад жоохон хөлрөж жоохон алхалттай жоохон өөрийнхөө төлөө жоохон хичээнэ гэсэн зорилго тавьсан. Тэрүүнийхэн зорилго төрөхийн тулд зургийн захиалж авсан. Тэгсэн чинь би бол цамц шорт 2 захиалсан чинь подволк цамц 2 ирсэн мэлээ. Энд дээр жоохон пилтсэн мэлээ. За энэ чи яах вэ? Тэгээд тэгж байгаа нэг шортын захиалаад авчнаа. Цамц нь бол яг таарж илээ. Айгуу гоё ирсэн мэлээ. Тэгээ хөлрөгдөг цамц. За одоо ингэ зорилгын төлөө хичээгээд бийжтэй. За дараагийн захиалсан юм маань будаа угаагч. Будаа угаахад нөгөө саман тэгэл угаахаар хасгалал айгүй хэцүү байдаг юм. Будаа угаадаг савгасан айгүй хөөрхөн ирсэн. Бас амар хямдхан 500 төгрөгөөр авсан гэж боддоо. Монголоос та нар 500 төгрөгөөр будаа агшаагч будаа угаах юм байтугай нэг аягч авахгүй шүү дээ. Аяг байтугай халбаг авахгүй шүү дээ. Нэрэн тийм л болцсон шүү дээ. За дараагийн захиалсан юм маань юм гэрэл захиалсан. Нөө юу лайм аюу хийхэд бас айгүй хайтаахан байдیں۔ Тэгээд энэ гэрлийнх нь хөл гарч ирж байна. Хөөх ирд нэмэлээ. Бас Монголд бас айгүй үнэтэй урдаас захиалсан амар боломжтой үнэтэй ирсэн. Бас таалагдсан. За энэ хөл тогтоогч нь байна. За энэ гэрэл нэ. За ингээд захиалсан юмнуудаа задлаад дуслаа. За дараагийн ирсэн хамгийн том бэлэг маань энэ байна. Энэ бэлгийг маань манай нөхөр надад шинэ жилийн бэлэг гэж авч өгсөн. Энэ маань юу вэ гэхээр гүйлтийн зам. Бол энэ жилээс л гүйлтийн зам сонирхол саяхан би гүйлтийн зам аммаар байна гэдгсэн чинь манай нөхөр за би чам шинэ жилийн бэлэг гээд аваад өгье. За тэгээд минь юу зам дээрээ гоё алхаж байгаарэ. Тэгээд надад зам авч өгсөн. Энэ бол надад бол хамгийн том гоё бэлэг байж чадсан. За би бас нөгөө байн хол литр ингээд алхаад байж чаддаггүй байхгүй юу? Жоо халахаар ингээд амьсгаад авчиж та. Тэг ингээд хоолой боогдчих гээд идэв. Тэгээ багаар энэ дээрээ тасгаад ингээд байвал бас гоё хөдөлгөөнтэй ийш тийшээ ингээд алхаа явахад амьсгаадаггүй гоё болох юм болов уу гэж бодоод ингээд гүйлтийн зам аваад өөрийнхөө эрүүл мэндийн төлөө хувь нэмэр оруулсан байгаа. Манай нөхөр ч гэсэн намайг айгүй хөөрхөн дэмждэг. За миний бичлэгийг хүртэл үзсэнд баярлалаа.